Зөвлөгчтэй сайн байцгаана уу? Мөнгөний лууж нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар ийхүү эхэлж байна. За энэ удаагийн дугаараар бол бид онцгой дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Манай энэ нэвтрүүлгийн маань хамгийн анхны онцгой дугаарын зочдоор бол гурван зочин маань ирсэн байна. За эхний зочин маань бол Монголын Цасны арилжаагчдын холбооны өдөрт зүйлийн дарга Инх бат байна. За хоёр дахь зочин маань сангийн зохицуулах хорооны Цасны газрын дарга Дөлгөөн дарга ирсэн байгаа. За мөн эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нэрийн бичгийн дарга Батхүү. За ингээд та бүгдэд урилга авч цагаа гаргаж ирж байгаад баярлалаа гэж юуны өмнө хэлмээр байна. За баярлалаа. За тэгээд өнөөдрийн сэдв бол маш сонирхолтой сэдв байх болов уу гэж бодож байна. За юу гэхээр хөрөнгийн захын татварыг чөлөөлье гэсэн энэ сэдвээр бол бид ярилцах гэж байгаамаа. За тэгэхээр та бүгд мэдж байгаа засгийн газар бол 2.7 их найт төгрөгийн татварын хөнгөлтийг бол эх жилээс үзүүлье гэдэг хуулийн төслийг оруулж ирсэн. Боловч одоо шинэ засгийн газар бол одоогийн байдлаар энэхүү одоо хуулийн төслийг буцаасан байна гэдэг ийм мэдээлэлтэй байгаа. За хамгийн сонирхолтой нь бол энэ 2.7 их найт төгрөгийн хөнгөлтийг үзүүлэх гэж байгаа мөртлөө энэ дотор хөрөнгийн зах зээлийн хөгжилтэй холбоотой ямар нэгэн татварын хөнгөлт болвол чөлөөлөлт бол байхгүй байгаа юм. Тэгэхээр энэ сэдвийг өнөөдөр бид хөндлөн нөгөө талаас нь харах юм бол хөрөнгийн зах хөгжснөөрөө ямар үр ашигтай юм бэ? Компаниудад ард иргэдэд үүний тулд татвар ямар нөлөөтэй юм бэ? Ер нь том дүр зургаараа бид энэ хөрөнгийн захаа хөгжүүлэх гэвэл хаана ямар арга хэмжээ, бодлого, төлөвлөгөө стратегийг бас гаргах ёстой бэ гэдэг дээр бол тал талын барь суурийг зочдоосоо сонсох болно. За ингээд хамгийн ихний асуултыг ерөнхий асуултыг бас асууя гэж бодож байна. Шууд одоо татвар руу явж орохоос өмнө бид одоо ингээд хөрөнгийн зах зээл дээр эдийн засаг санхүүгийн зах зээл дээр ажиллаж байгаа хүмүүс хөрөнгийн зах одоо хөгжих шаардлагатай байна, хэрэгтэй байна гэж одоо олон жил ярьлаа. Нөгөө талдаа яг шийдвэр гаргах төвшөнд очихороо одоо татварч гэдэг юм уу те. Иймэрхүү асуудал дээр ингээ очихороо алга болчиход идэг. Нэг ийм одоо гэп нөх байгаад байна л да хоорондын зай байгаад байна. Тэгэхээр ер нь одоо хөрөнгийн зах яг хөгжих нь өөрөө яг аж ахуйн нэгжид ямар ашигтай, иргэдэд ямар ашигтай. Яг одоо энэ те Монгол иргэнд халаасанд нь яг ямар эерэг нөлөө үзүүлэх юм бэ? Ер нь заавал хөгжихгүй ч байсан ер нь яаж бас нөгөө талтай тийм үү? Ингээл одоогийн байдгаар явж л байл та гэдэг бас нөгөө асуудалын асуулт бас байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр та бүгд маань давхардуулахгүйгээр өөрсдийнхөө дүгнэлтийг хэлээч. Их хатаас хэлгүү. За өдрийн мэд урьж оролцуулсан баярлалаа. Тэгээ бид бүхэн мэдж байгаа санхүүгийн зах зээл маань 3 тулгуурт зах зээлээс бүрддэг. Энэ бол банкных, за даатгалын хөрөнгийн зах зээл гэдэг ерөнхийд том утгаараа улс орон бүр дөөрөлдөө банк ус ах ч гэдэг юм уу хатгалан зээл орчих юм уу. Тэгээ манай зах зээл маань 90 оноос хойш ер нь банк дамгаа ийм бол зах зээл хөгжиж байгаа. Тэгэхээр мэдээж альва улс орны хөгжил юунаас хамаарх вэ гэхээр тухайн улс орн хэмжээний хар зүгээр шүү дээ мөнгөтэй байх хэрэгтэй. Тэр мөнгө нь зөв юм зарцуулагддаг байх хэрэгтэй. За энэ зур яаж ийм болох вэ гэхээр валютын ханш хүүний орчин таатай байх хэрэгтэй. Валютын ханш доктортой байх хэрэгтэй. Түүнээс 3500, 2500, 4500 байх тухай биш. Валютын ханш доктортой байх хэрэгтэй. 3500 дээрээ л нэг хэсэг байх хэрэгтэй. Одоо жишээл өнөөдрийн төвчтэй. Нөгөө талаасаа зээлийн хүү буюу тухайн зах зээлийн орчин хүү бага байх хэрэгтэй. Одоо бид нар харж байгаа хөгжиж байгаа ихэнх улс орнууд зээлийн хүү нэг ордоо тоон дээр л байна тийм. Манай хятад улс 2-3% байна. Америк нэгдсэн улс 3-4%. Тэр кредит картыг оруулах шүү. Ерөнхий нэг зах зээлийн том зураг байна. Тэгэхээр энэндээс харах юм бол манай зээлийн хүү буюу хүний орчин бол өндөр байна. Валютын ханш докторгүй. Энийг яаж шийдэх хамгийн том одоо механизм нь юу гэхээр миний хувийн бодлохоор хөрөнгөний зах зээлийн хөгжил. Өөрөөр хэлбэл банкны системтэй өөрсдөг ёстой. Өөрөөр энэ хэмжээгээр хүний одоо төвшмөл боорно. За валютын ханш яаж тогтвортой хөрөнгөний зах зээл чиглэлээр яаж валютын ханш тогтвортой вэ? Хөрөнгөний зах зээлээр дамжиж гадаад дотоодын хөрөнгө оруулагч энэ зах зээл дээр орж ирнэ. За ялангуяа гадаадын хөрөнгө оруулагч та. Гадаадын хөрөнгө оруулагчид тодорхой хэмжээний доллар, юан, валют одоо валюттэй евро ч гэдэг юм. Энэ одоо валютаараа дотоодын хөрөнгө оруулалт хийснээр маш их том хэмжээний эрсдэл үлдээж байгаа. Энэ хэмжээгээр манай валютын нөөц нэмэгдэж ирээд ингээд тогтвортой байх юм асуудал. Тэгэхээр яг бид ингээд өнөөдөр хөрөнгөний зах зээл гэдэг энэ олон л ярьж ийм л да. Энэ маш чухал маш том сэдв. Яагаад тэгэхээр аж үйлдвэрийн хувьсгал, IT-ийн хувьсгал гэдэгтэй адилхан энэ хөрөнгөний зах зээлийн хувьсгал бий болсноор энэ одоо бидний одоо ярьдаг барууны хөгжөлтэй орсноос ч өнөөгийн ингээд төвшингээ хүрсэн байгаа. Нэгт. Хоёрд бид нар ингээд түрүүсэн чинь мөнгө их хэрэгтэй байгаа гэж ярьж тийм. Манай арилжааны банкуд том төслүүдийг санхүүжүүлж чадахгүй байна. Хамгийн том жишээ 2024 оны 500 тэрбум төгрөгийн Улаанбаатар хотын бонд. Улаанбаатар хотын бонд яагаад хөрөнгөний зах зээлээр гарсан гэвэл ерөөсөө арилжааны банкуд санхүүжүүлж чадаагүй.
Өөрөөр хэлбэл тэр арилжааны банкны тухай хууль түнтэй холбогдох эрх зүйн актаар арилжааны банк нэг этгээд түнтэй холбоотой идэвхтэй болох зээлийн хэмжээ энэ 500 тэрбум төгрөгийг санхүүжилт хэмжээнд өгч байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр бид эрчим хүчний проблем одоо хүртэл байсаар байна. Тэр 500 тэрбумыг гаргасны дараа сая 2-7 хоногийн өмнө Улаанбаатар хотод дахиад 200 тэрбум төгрөг босуулаа. Одоо 5 дугаар цахилгаан станцын одоо бүтээн байгуулалтын зориулж тийм. Энэ дахиад яг хөрөнгө зохицсон байсан. Энэ чинь дахиад энэ хэмжээний их усрыг банкуд зээлүүлэх чадахгүй байхгүй. Тэгэхээр энэ чинь маш том ач холбогдолтой юм байна. Арилжааны банкуд бусдын их усрээр хамаагүй том хэмжээний эрсдэл үүрэг явуулж болохгүй. Тийм учраас ингээд Монгол хөгжлийн хуулиараа зохицуултууд хийсэн байна. Тэгэхээр энэ олонний хүч олмоггүй талаа гэдэг шиг энэ хөрөнгөний зах зээл дээр олон хэмжээний пүүл ч юм уу мөнгө нийлүүлж байгаа. Тодорхой том төслүүд ингээд санхүүжлэх хэрэгтэй. Тэгэхээр эндээс л ингээд та бүхэн сайн анзаарч хөрөнгөний зах зээл өрөө шиг зөвхөн тухайн компани цаас гаргачдаг хөрөнгө оруулалт хийхээс илүү уус даяараа хүртэх боломж нэгдээс гаргалаа. Тэгэхээр жишээ нь манай хөрөнгөний зах зээл одоогийн төвшөндөө тий одоо хөгжөөгүй бүр муу байсан бол жишээ нь сая бид нар өвөл бол бүр нэлээд хоног тоггүй байх байсан байна гэдэг үнцэг бас эндээс гарч ирж байна шүү дээ. Хөрөнгөний зах маань бас нэг өдний хэмжээнд хөгжсөн учраас тэнд одоо бонд босоод эрүүгээр төслүүд одоо нөгөө бөөрөлжүүдийн станцыг тий тухайд бас санхүүжуулаад нөгөөх маань энэ жил өвөл ажиллаж ийж нөгөө эрчим хүчний дутагдлыг бас нэг хэдхэн цагаар хязгаарлаж чадлаа. Тэгэхээр бид одоо өнгөрсөн одоо өвөл тогтой цахилгаандаа байсан шалтгаан байж бас чадсны те эсвэл одоо юу гэх нэг хэдхэн цаг хязгаарлаж чадсны бас шалтгаан маань хөрөнгөний зах зээлийн манаач тос ээжээ гэдгийг бас энд тодгож хэлмээр санагдлаа. За дараагийн зочин руу шилжүүлээ. Таны хувьд юу гэж бодож байна? Яг уйгуу захирлаас нилээдгүй бас одоо өргөн өрөөнд бас ярьлаа. За яг би хоёр өнцгөөс бас ярих гэж бодлоо. Нэг нь болохоор мэдээж хөрөнгөний зах зээлийн нэг том оруулагч хөрөнгө оруулагч байгаа. Ягаад гэвэл саяны ярьсан энэ олон хөрөнгө оруулалт одоо макро эдийн засгт үзүүлэх өр нөлөө одоо энэ хөрөнгө оруулалтын санхүүжилтийн боломжуудыг бий болгох энэ ажлын одоо хамгийн том их үүсвэр бол хөрөнгө оруулагч нар байна. Тэгэхээр хөрөнгө оруулагч нарын хувьд бол хөрөнгөний зах зээл гэдэг бол одоо хамгийн одоо ил тод нээлттэй байдаг зах зээл учраас маш одоо энэ зах зээлээр дамжуулж одоо гадны хөрөнгө оруулалтууд бас орж ирэх тохиолдол байдаг. Энэ өндөр хөгжилтэй орнуудыг харж байгаа бол дийлэнх нь бол яг хөрөнгөний зах зээлээр дамжуулж орж байгаа. Тэгэхээр хөрөнгөний зах зээл дээр баримтлах хамгийн том чухал зүйл бол энэ бол эрсдлийг тараан барьшуулж байгаа. Хамгийн гол нь энэ дээр гарч байгаа бүтээгдэхүүнүүд дээр өргөн боломжийг олгосноор гадны хөрөнгө оруулагч нь орж ирэх юм нөөц болцоог бас бүрдүүлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ зөвхөн одоо дотоодын хөрөнгө оруулагч гэхээс илүүтэй одоо гадны хөрөнгө оруулагчийг татахад бол ялангуяа энэ гарах буюу exit стратеги гэж ярьдаг тийм. Тэгэхээр яг энэ гарах стратеги нь тодорхой байх хүрээнд хөрөнгөний зах зээл бол хамгийн том одоо орон зайг бүрдүүлж өгдөг. Өөрөөр хэлбэл яг одоо илүүтэй одоо Монгол улсын бол илүү одоо энэ одоо private equity талдаа за тэгээд шууд хөрөнгө оруулалтын тал руугаа ингээд орж ирдэг тийм. Илүү баг энэ venture capital одоо чиглэл нь бол Монгол улсад баг тохирсон одоогийн байдлаар явж байгаа байхгүй. Ягаад гэвэл энэ нь хөрөнгөний зах зээлийн одоо гадны хөрөнгө оруулагч оролцож байгаа харьцангуй бага толгойтой. Гэхдээ дотоодод энэ venture capital юм уу эсвэл private equity-гээр орж байгаа асуудал ягаад ийм байна вэ гэхээр эрсдэл өндөр байгаа гэсэн үг. Тэгэхээр эрсдэл өндөр байна гэхээр санхүүжлийн зардал өндөр байна гэсэн үг. Тэгэхээр хэрвээ энэ хөрөнгөний зах зээлээр нээлттэйгээр гараад бид засаглал ил тод байдлыг сайжаад явсан бол санхүүжлийн зардал буурна гэсэн ойлголт. Тэгэхээр энэний зөрүү хаана очих вэ гэхээр Монгол улсад үлдэнэ гэсэн. Өөрөөр хэлбэл дотоодын аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө санхүүжилтийн зардлыг бууруулах, өөрсдийнхөө эрсдлийг бас бууруулж одоо эрсдэл гэхээс илүүтэй нөгөө гадны хөрөнгө оруулагч болон бусад хөрөнгө оруулагч нар өөрсдийнхөө эрсдлийг одоо төвшинг ил тод байлгаснаар бууруулж чадна гэсэн. Иннээсээ ашигтай ажиллагаанд өөртөө ашигтай одоо санхүүжилтийн зардлаа бууруулах, ингэснээр ашигтай ажиллагаа нэмэгдүүлэх юм боломжийг бас давхар энэ дээр бас олгож өгч идэг юм боломжтой. За нөгөө талдаа компаниудын хувьд мөнгөний өрсөлдөөнийг нэмэгдүүлэх. Одоо энэ цэвэр өрсөлдөөн болж байгаа шүү дээ. Энэ чинь ил тод нээлттэй байна гэдэг нь л өөрөө тухайн компаниуд зах зээл дээр хэрхэн одоо өөрийгөө байршуулах вэ гэдэг өөрөө том өрсөлдөөнийг. Энэ өрсөлдөөн маань өөрөө ихлэгдэх цэвэр одоо өрсөлдөөн бол бий болж байгаа гэсэн. За энэ нь болохоор өөрөө бас ямар асуудлыг бас дагуулж ийм гэхээр нөгөө макро эдийн засгт нийгэм эдийн засгийн маш том ач холбогдол өгч байгаа гэсэн. Хувийн аж ахуйн нэгжүүд маань хөрөнгөний зах зээлээс урт хугацааны санхүүжилт татна. За ялангуяа хувьцаа гарах замаар юм уу одоо санхүүжилтэд гарах юм бол мэдээж одоо зээлтэй харьцуулах юм бол иргэн төлөлтийн одоо эрсдлээс дарамтаас ахуулаад маш олон зардлууд буурна гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо хямд их усраа санхүүжилт аваад шаардлагатай санхүүжилтээ аваад үйлдвэрлэлээ юм уу бизнесээ өргөжүүлэх боломжтой. За энэ нь бол өөрөө ажлын байрыг нэмэгдүүлэх, за ашигт ажиллагааг сайжруулах, за ингэснээрээ бас мэдээж улсад бол татврын одоо энэ
одоо татвар төлөлт хүртэл нэмэгдэх ийм за дээр нь энэ компани өөрөө хариуцлагатай аж ахуйн нэгж учраас татвараас зайлсхийх энэ асуудлууд бас тодорхой хэмжээгээр зэгцрэх ийм бас өргөн боломжийг өгдөг. За ер нь бас нэг нэмэлт мэдээлэл хэлэхэд бол ялангуяа гадны энэ зохицуулалттай салбарт үйл ажиллагаа явуулдаг юм уу яг энэ хөрөнгө оруулалтын чиглэлээр санхүүжилт олгодог байгууллагуудын хувьд тухайн улс орносоос хамаарат гадаад улсад хөрөнгө оруулалтад зайлшгүй зохицуулалттай салбарт хөрөнгө оруулахыг шаарддаг. Өөрөөр хэлбэл одоо Солонгос юм уу Хятадын одоо яг энэ зохицуулалттай салбарт үйл ажиллагаа явуулдаг тентгийнхаа зохицуулагч байгууллагад бүртгэлтэй явдаг компаниуд Монгол улсад хөрөнгө оруулалт хийх юм бол хувьцаат компанид хөрөнгө оруулах ч үгүй юм уу? Яг Монгол улсад нээлттэй хөрөнгөний биртэг бүртгэгдсэн бүтээгдэхүүнээр дамжуулж хөрөнгө оруулах үгүй юм уу? Ийм хэлбэрийг зайлшгүй шаарддаг цаатлаас. Тэгэхээр хөрөнгөний зах зээл бол тэр хэрээр хөгжих зайлшгүй шаардлага байгаа гэсэн. Хөрөнгөний зах зээлийн орж иж байгаа хөрөнгүүд ер нь бол бодит сектор руу бас их төлхөөс явах мөрөн боломжийг олгодог. Тэгэхээр энэгээр бол хөрөнгөний зах зээл хөгжих бол мэдээж зайлшгүй. Мэдээж одоо хөгжиж байгаа орнуудын хувьд бол дийлэнх л одоо банкны салбар даван гарсан эдийн засгт явж их байгаа. За энэ бол ойлгомжтой. Гэхдээ одоо хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх нь бол маш чухал ач холбогдолтой гэдэг юм байна. Тэгэхээр базаад хэлбэл бид хөрөнгөний захаа хөгжүүлээд нэлээд сайн түвшинд хүргэж юм бол ил тод нээлттэй систем механизм үүсгэнэ. Тэрийг хараад гаднаас хөрөнгө оруулалт хийх одоо тэр гадны хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэх нэ олон болох нэ тий ил тод нээлттэй систем рүү орж байгаа гэдэг утгаараа засаглалын сайтай гэдэг утгаараа энэ нь өөрөө эргээд эдийн засаг томроход эрг нөлөө үзүүлнэ гэдгийг гэж одоо хэлж байгаа шиг байна. За баярлалаа. За Батхуу дарга хувьд асууя нэлээд одоо өмнөх зочдод маань нэлээд ярьчлаа. Тэгэхээр таны хувьд бас нэлээд хөндгөн даалгавар олж байгаа шиг давхцуулахгүй юм. Давхцуулахгүй зүйлстэй манай хоёр хамт оролцож байгаа, нөхцөлд оролцож байгаа зочид маань хувийн хвшил талаас хөрөнгө оруулалтын хөрөнгөний биржийн онцлог хүлээлт юу байгаа. Зохицуулагч байгууллага маань бас одоо бодит нөхцөл байдал нь өнөө хүртэл явж ирсэн туршлага тэр талаас нэлээд ярьчлаа. За миний хувьд бол жоохон макро өнцгөөс харах юм бол за хөрөнгөний бирж гэдэг маань ямар онцлогтой байгууллага вэ гэдэг юу гүйцэтгэх ёстой юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Нөгөө талаас бол Монгол улс маань эндээс юу хүлээж байгаа юм бэ? Ялангуяа Монгол улсын одоо хөрөнгөний хэрэгцээтэй хэрэглэгч нар нь юу юм бэ гэдэг харах хэрэгтэй. За банкны салбар бол ойлгомжтой тийм. Банк хадгаламж эзэмшигчдээс хөрөнгө татсан цугларууд эсвэл гадаад их үүсвэр босгоод өөрсдөө ингээд тодорхой зээлийн бодлого тогтолцооны дагуу механизмаараа санхүүжилтээ олгодог. Зээлийн хугацаа, хүүгийн түвшин гэдэг ер нь тогтцсон. Их талаас бас тогтвортой. Гэтэл нөгөө талтай хөрөнгөний бирж гэдэг маань олон улсын маш олон төрлийн их үүсвэрийг Монгол улсад оруулж ирэх хөрөнгө оруулалтын босныг том гарц боломж нь байгаад идэг. Энэ олон улсаас гадна дотооддоо бас Монголын аж ахуйн нэгжүүд бизнесүүдийн хоорондын бас хөрөнгөний урсгал шилжилт нэг нэгэндээ хөрөнгө оруулалт хийх асуудлыг бас зохицуулах босныг давхар үүргэн сайн гүйцэтгэх ёстой. Өнгөрсөн хугацаанд энэ дээр ямар эрэлт хэрэгцээ байв, ямар байдлаар гүйцэтгэх үү гэдэг нь өөр асуудал болчиход байна. Өнөөдөр оролцож байгаа энд байгаа бүх хүмүүс санал нэгтэй зүйл бол боломжийг гүйцэд ашиглаж чадаагүй байна гэж харж байгаа тийм ээ. Өнгөрсөн хугацаанд энэ хөрөнгөний биржийн өөрийнх нь ашигт ажиллагаа бас тийм сайн биш байсан. Эсвэл уул уурхайн биржийн тодорхой функцүүд нэмэгдсэний дараа ашигтай үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр энэ суураараа ямар асуудлууд байгаа юм бэ гэдэг дээр бидээс анхаарах хэрэгтэй. Ялангуяа засгийн газрын зүгээс одоо олон тулгууртай, олон сонголттой хөрөнгө оруулалтыг дэмжих орох гарах урсгалууд нь нээлттэй ил тод хязгаарлалт хөө байх нь хамгийн чухал. За бодит эдийн засаг дээр эцсийн хэрэглэгчийн хөрөнгө оруулалт татаад хэн юу хийх гэдэг юм бэ гэх юм бол Монгол улсад явуулах том уул уурхайн төслүүд байж болж байна. Дэдгүүлцийн төслүүд байж болж байна тийм. Үйл хөдлөгч байна. Одоо янз салбарын олон бодит эдийн засгийн хэрэгцээ шаардлагууд байж иж хөрөнгөний бирж мэн ажиллаа. Сая миний татдаг жишээ бол уул уурхайн биржийг хэлж штэ. Энтэй адилхан хөрөнгөний биржийг амжилуулах бодит үр дүн гаргахын тулд бодит эдийн засаг мөн зөв байх хэрэгтэй. Тэгэхээр бодит эдийн засаг зөв болгохыг өгвөл биднээс макро тогтвортой орчныг бий болгох. Эдийн засгийн өсөлт маань тогтвортой нэг 5-аас дээш 6 орчим хувьд олон жил явах хэрэгтэй. Салбарын одоо нэг тэргүүний шийдвэрлэх бодлогууд, салбарын одоо асуудлуудыг шийдвэрлэх бодлогууд маань тууштай хэрэгждэг байх хэрэгтэй. Аль нэг засгийн газар гарч ирээд аль нэг сонгуулийн үр дүнгээ бүх хүмүүс солигдоод байвал энэ салбаруудын бодлого маань тууштай байхгүй болохоор асуудал үүсдэг. За тэгээд дээр нь бол одоо жишээ нэг жишээ, хоёр жишээ татхад бол салбарууд дээр төрийн оролцоо зохицуулалтууд бас өөрсдөө дэмжиж байгаа юм шиг мөртлөө маш их олон сөргүүр дагавар давхуулдаг.
Жишээ нь одоо зах зээл дээр одоо ингээд за хэдэн мянган оролцогчтой бодит секторын зах зээл байна. За. Энэ дундаас төрийн одоо дэмжлэг оролцоол хязгаарлагдмал нөөц учраас тодорхой хэсэгт нь л хурц үйлчлэнэ. За энэ дээр одоо хүүгийн татаастай дэмжлэг явуулаа, эсвэл төсвөөс дэмжлэг үзүүлээ гэхэд бүх салбар тэр чигээрээ хамрагдах бол хэцүү. Тэгэхээр энд тэр үр шимийн хүртээд байгаа хэсэг бүлэг нөхцөл мэд зах зээлийн нөгөө дисторшн үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэр хөндлөнгийн одоо шинэ оролцогч, хөрөнгө оруулагч хараад за би орох юм бол энэ хэсэг нөхцөл шудраг усаар өрсөлдөд илүү бенефит хүртээд яваад байгаа учраас энэ оролцсон надад ашиггүй юм байна. Нэгэнт орцсон байгаа улсууд нь яаж амьд үлдэх вэ гэдэг ч юм зах зээл мань өөр дэмжиж байгаа юм шиг мөртлөө урт зунд хугацаанд үр дүн сөрөг явах магадaltaй. Өрсөлдөх чадваргүй инкубаторын тийм аж ахуйн нэгжүүд үүсгэнэ шүү дээ. Тэгэхээр энэ мань бас дахиад энэ дэмжлэг явуулдаг суугаа харах юм бол дандаа банкны тогтолцоогоор явуулдаг суугаад байгаа байхгүй. Хүүгийн татаас салбарын дэмжлэг төсөл хөтөлбөр сонгон шалгаруулалт энэ төр гэдэг. Тэгэхээр энэ мань өөрөө дандаа банкны салбараар түшигсэн юм яваад байгаа учраас нөгөө талдаа бодит зах зээлээ дэмжихэд хөрөнгийн бирж бусад тийм санхүүгийн бололцоонд ашиглах нь бас хязгаарлагдаад байна. Дотоод хөрөнгө оруулагч нар маань ийм асуудал тулгарч ивэл хөрөнгийн биржээр орж ирээд гадны хөрөнгө оруулагч бол ийшээ хөрөнгө оруулалт хийх гэдэг маш хэцүү асуудал. Тэгэхээр эргээл нөгөө төрийн бодлого өөрөө нөгөө банкны сектор руугаа чиглэсэн дэмжсэн байгаад байна. Бид болохоор энэ хөрөнгийн цахаа хөгжүүлэх нь ийм юм ач холбогдолтойг яриад байдаг. Тэгэхээр тийшээ чиглэсэн юм хомс байна гэж хэлээд байна. Хэлж гэсэн үг. Тэгээ таны хамгийн ихний асуулт энэ хөрөнгийн бирж энэ чигээрээ байх ёстой юм уу? Энэ хэрэггүй ч юм уу гэж асуусан. Тэрний шалтгааныг би бол тэгж хэлээд байна л да. Энэ функц нь юу юм бэ? Гол нь бол бодит эдийн засгийн хөрөнгө татах штэ. Хөрөнгийн оновчтой хуваарлал сектороор шилжилтийн оновчтой гэх ёстой. Тэр мэн бодиттой болцоо бүрдсэн үгүй юу? Бүрдүүлэх ёстой мó үгүй юу гэдэг бодлогын талаас харах юм бол хөрөнгийн бирж маш чухал хэрэгтэй. Хөгжүүлэх шаардлагатай. Эднээс хөгжлийн яамнаас жил болгон гаргадаг улсын хөгжлийн төлөвлөгөө гэдэг бодлогын баримтчиг дээрээ банкны салбарыг бол одоо гадаадын хөрөнгө оруулалттай банк оруулж ирэх талаас нь ажиллах ёстой. Дээр нэмээд хөрөнгийн бирж одоо даатгалын тогтолцоог хөгжүүлэх ёстой гэдгийг бүр тодорхой бичиж өгсөн байна. Дандаа тодорхойлогдсон. Тий, энэ бол үр дүн хийх ёстой ажлыг зааж өгсөн гэсэн. Тэгээ энийг бол холбогдох хуулиар чигээр хүлээсэн байгаа маань яг ажиллах ёстой байхгүй. За. Тэгэхээр хоёр зочныхоо бас яриан дундаас нэг ийм дүгнэлт бас надад төрлөө л дөө. Хөрөнгийн зах хөгжснөөр нь бодит сектор хөгжих юм байна гэдэг тийм нөгөө хувьцаа жишээлбэл гаргаснараа янз бүрийн зээлтэй харьцуулахад харьцангуй одоо хугацаагүй тийм өртөг багтаа учраас тэр мөнгө хаашаа орж болох вэ гэхээр бодит сектор руу үйлдвэрлэл рүү орох боломж нэгдэх гэдэг байна. Гэтэл богино хугацаатай зээл авчаад өндөр хүдэ зээл авчгаар чинь тэрийгэ давсан л ашигтай юмруу л хийхгүй болохгүй тэр нь өөрөө үйлдвэрлэл байхад айгүй хэцүү шүү дээ тийм Монголын нөхцөлд бол. Тэгэхээр хөрөнгийн зах бас хөгжснөөрөө бид одоо дотоодынхаа энэ олон жил яриад байгаа энэ дотоодын үйлдвэрлэлээ одоо хөгжүүлэх их усэр маань эндээс гарч ирэх нэ гэдэг бас юм үзэг надад бас санаанд орлоо. За тэгэхээр мэдээж хэрэг хөрөнгийн зах нөгөө хөгжихийн тулд бол олон асуудал байгаа тийм. За макро талаас жишээнд таасаа хэлээ. Дотоодын эрхтний өсөлт доктортой аймаар байна, валютын ханш доктортой аймаар байна, улс төр доктортой аймаар байна тийм. За өөр одоо бас талаас нь харах юм бол нөгөө системийн бас ийм доктортой байдал тийм. Систем гэдэг нь IT-ийн системийн уялдаа холбоо, дэвтцийн асуудал бас энэ дээр давхараас гарч ирдэг тийм. За тэгээд өнөөдрийн бидний бас ярьж байгаа нэг гол сэдэв бол татварын асуудал байгаа. За тэгэхээр бүгдээрээ татвар руу одоо яг оръё гэж бодож байна. 2.7 их найд төгрөгийн хөнгөлт өгнөө гэж ингээл сая баахан л ярьлаа. За аж ахуй нэгжид тэдэн 100 тэрбум очно, иргэд дээр тэдэн 100 тэрбум очно гэл тэ. Бид нар бол энэ сүүлийн 1 жилийн хугацаанд одоо манай зах зээлийн хөрөнгийн захын татварыг одоо тэгэлж өгөөч, чөлөөлж өгөөч гэл. Одоо бүгд л ярьлаа. Харамсалтай нь яг хуулийн төсөл орохоор тэр нь байдаггүй. Нэг ийм үр зураг байна. За тэгээд би бас энэ дээр үзэгчтэй хандаад хэлэхэд энэ хөрөнгийн захынтай холбоотой татварыг тэглэе гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг бас нэг тодорхой хэлэхгүй бол нөгөө хэдэн үнцаасны компаниуд өөрсдийнхөө татварыг одоо бас тэглэх гээд байгаа гэдэг бас ойлголт явуучих үү гэж санаа зовдог. Тэ. Тэгэхээр энх батаас эхлэе. Ер нь тооцооллоор бид одоо ямар хэмжээний татварын хөнгөлөлтийн асуудлыг яриад байгаа юм бэ? Энэ 960 тэрбум.
Гэхдээ энэ 60 тэрбумын татварт юу орж ийнэ вэ гэхээр нээлттэй компани хувьцааны ногдлошин татвар. За нээлттэй болон хаалт төрөнд гарсан бондын буюу өрийн хэрэгслийн хүүгээ орлогын татвар. За үнцаас арилжаалж борлуулсны татвар одоо бидний яадаг капитал гэж ярьдаг тийм ханшийн зөвлөмж ашиг татвар. Энэд ороод ерөөсөө өнгөрсөн жил буюу 2025 онд 60 тэрбум төгрөгийн нийл орлого төсвийн орлогот ингээд төвлөрсөн. Одоо манай 30 их нийт төгрөгийн төсвийн орлоготой энэтэй харьцуулахдаа бүр өчүүх хэмжээ 0.01 байна уу да бараг. Ийм хэмжээний татврын дарамт байгаа даа. Гэтэл энэ 60 тэрбум чинь бас бараг дийлэн хэсэг нь буюу арилжааны банкуудын ноглошийн татвар байгаа. Энэд маань 21 оны банкны тухай хуулийн өөрчлөлтөөр 23-24 онд IPO буюу олон нийтэд хувьцаагаа зараад бий болсон үр дүн байгаа байхгүй. Энд дээр дахиад тодруулах юм. Арилжааны банкны ноглошийн татвар гэхээр нөгөө арилжааны банк дахиад л хөнгөлт идэх гээд байна гэдэг юм болох гээд байна уу? Эсвэл тэр банкны хувьцааг авсан хүн тий ноглошиг авахаараа тэр төлсөн татвараа хөнгөлүүлэх гээд байна уу? Аюу зүй асуулт. Энэ хөрөнгө оруулагч талаас одоо иргэн ийхүүд иргэн мөнх эрдэнэ иргэн батгүй иргэн дүлгэн одоо бид дөрөвтэй бид дөрөв хаан банкны хувьцааг аваад ноглошин татвар бол энийг тодорхой хэмжээнд хөнгөлж өгч гэж. Гэтэ үнцаас нь арилжаалагчтай холбооны зүгээс татварыг бүр хөнгөлөөд ингээ бүр мартгээд авах тодорхой хэмжээнд чөлөөж өгч гэж тодорхой хугацаатай 5 жил 10 жил хэд хэд маань саарж байгаа Казахстан болсон 2016 он буюу 40 жилийн ингэж татвар хөнгөлтөг үзүүлж штэ. Гэтэл яг манай дээр бол харьцангуй бодлого маань харьцангуй бага байгаа юм л да. За өнгөрсөн одоо ирээдүг ингээ харах юм бол бид нэг жишээ авч Солонгос улсын жишээ 1960 оноос эхлээд авч ирсэн арга хэмжээ байхгүй. Яг түрүүн Батгүй дарга хэлдэг шиг төрийн аливаа төсөл хөтөлбөр арилжааны банк биш хөргийн зах зээл рүү хавдаг гэсэн. Одоо манай Монгол улсад хэрэгжиж байгаа төрийн аливаа төсөл хөтөлбөр одоо эрүүл мэндийн дэмжих 12 их найд гэдэг айгүй олон төсөл хөтөлбөрүүд явсан шүү дээ. Бүр сайрууд ипотекийн зээлч бас арилжааны банкын ингээ инжекшн хийгээд байгаа байхгүй ипотекийн зээл их үүсвэр чинь. Тэгэхээр энэ ингээ харахаар тэр харилцаа бол арилжааны банк зээлгшээрийн хоорондоо л үлдээл дуустал харилцаа. Сайн яруул яг сангийн ам руу очиод ингээд тайлан тэнцэлэг ингээд явж байгаа нь зарцуулалтын юу гэсэн үг байхгүй. Тэгэхээр Солонгос улсын асуудлыг яаж шийдсэн бэ гэхээр тухайн асуудлыг одоо ингээд инжекшн буюу татаасыг хөрөнгөний зах зээл дээр команд нөгөөд тэр нь эргээд авсан хөрөнгө оруулалтаа буцаа тайлхнадаг. Тийм үү. Тэгэхээр ингээд маш олон нийтэд дийл. Тэгэхээр Солонгос улс маань 60 70 онд ингээд том реформ игээд одоо ингээд үр шимэл хүртэл явж байна. За Япон улс одоо яг энэ систем руу орж NISA гэх програм бас би бас энэ тэмцэндөө ярьж байна. Nippon Individual Securities Account гэдэг. NISA аккаунтаар дамжуулж хөрөнгө оруулалт хийсэн нь маш том хэмжээний одоо дэмжлэг тусцаа хөдөлж байна. Энэ үйл тэр дэрэн дээр байгаа мөнгийг гаргаж ирээд хөрөнгөний зэслэлээр оруулах гэдэг байгаа байхгүй. Арилжааны банкын битээ хадгалах хөрөнгөний зэслэлээр оруулалт. Энэ ингээд эр талаас нийлбэр талаас бас үнцаас гаргач буюу одоо тэр Tokyo Stock Exchange-ийн нийт байгаа тий бүх Nikkei 225 энэ том компаниудыг бүгднийг одоо шахаж байгаа. Өөрөлдвөл хит хөгшин жид юм уу одоо өсвөл рүү тэгж орж штэ. Энэ хөгшин удирдуудаа баг ажиллаас нь одоо чөлөөлөө. Залуу улсуудаа тавиа. Залуу улсууд энэ хөрөнгө зэслэл илүү анхаараа гэдэг ийм баг. За Казахстан хамгийн том жишээ ирээдүг гарсан тий 2016 оны хүртэл. Гэтэл энэ мэт ингэж шинэд байгаа байхгүй. Тэгээ бид нар одоо юу гэдэг одоо жишээ түрүүн би ипотекийн зээл гэж ярьлаа 6-7 ихний төрлийн асуудал байгаа. Энийн цаана бүгд ипотекийн зээлээр батгацсан бонд байгаа байхгүй. Энэ бондыг бас хөрөнгө зэслэл дээр авчиж тавьчих болно шүү дээ. Гэтэ яг хүн одоо багалд дөрөвтэй багтай. Гэтэ зөвхөн зах зээлийн тэлэлт гэдэг үдээс энийгээ зөвхөн Монгол банк гэдэг юм арилжааны банк, МИГ энэ гурван хоорондын харилцаа гэсэн л бас хөрөнгө зэслэлээр авчираад бид нар зах зээлийг тэлэх боломж байгаа л гэж байна. Тэгэхээр одоо жишээ нь бид нар бол татраа чөлөөж өгөөч. Хөрөнгөний засгийн татварыг чөлөөлөё гэдэг сэдвээр өнөөдөр яриад байгаа. Тэгэхээр 60 тэрбум төгрөгийг өнгөрсөн жил чинь чөлөөлсөн байсан бол энэ 60 тэрбум төгрөгийг тэр хувьцаа авсан, бонд авсан хүмүүсийн галаасанд орно л гэсэн үг үстэй тийм. Зөв тийм. Тэрнээс биш тухайн компанид энэ бол хөнгөлөлт биш. Тухайн одоо энэ зах зээл дээр ажиллаж байгаа үнцасны компаниудад хөнгөлөлт биш. Энэ бол цэвэртэй яг нөгөө хөрөнгө оруулагчид зориулсан хөнгөлөлтийн тухай яриад байгаа гэдэг бас энд дахин бас тодтогч хэлмээр байна. За Батгүй дарга руу асуултыг шилжүүлээ. Сая тэр хин ихот дарга маань ярьлаа Казахстаны энэ хөрөнгөний зах дээр 40 жил гэсэн. Ер нь одоо яг макро бодлого талаас хөрөнгөний засгийн хөгжил бодлого талаас ингээ харахад бид нар өнөөдөр ингээд за 60 ч хэд ч ингээд чөлөөлчлөө. Зүгээр авч ирсэн юм бас ингээд зүгээр чөлөөлөх гэдэг юм тий бас. Нөгөө талдаа тэгвэл энийг чөлөөснөөр ямар эерэг үр дүн ирээдүйд ингээд үүсээд тэндээс нь буцаад улс орон компаниуд монголчууд ашиг хүртэх юм бэ гэдэг дээр та өөрийн байр суурийг илэрхийлж байна. Яг нь аливаа бодлого гаргахтаа хөрөх зорилттой ямар арга замаар хөрөх вэ гэдэг дээр бас нэлээд бодох хэрэгтэй. Зүгээр тэр улс төр ингэж тэгж гин гэдэг бол мэдээж зөв гоё жишээ. Гэхдээ манай улс тохирох уугүй юу.
За жишээ нь эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс одоо өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд улсын төсвийн одоо орлого зарлагын хэмжээ 30 орчим их найд төгрөг. Одоо дотоодын нийт бүтээгдэхүүн байна 100 их найдлууд өгч байна. Тэгэхээр энд дээр нь төрийн өмчт компаниудын бос зарлагын жилийн төсвийн нийт өнгөр бас 30 орчим их найдууд. Тэгэхээр 60 орчим нь бол төрийн оролцоо ингээд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлээд байна гэдэг. Дүгнэлт. Энийг яаж засах вэ? Хувийн хвшил бизнесүүд яаж орон зай бий болгох вэ гэдэг дээр л анхаарч ажиллаж байгаа. Манай яамнаас гаргадаг одоо төсвийн хүрээний мэдээлэл 3 жилийн дунд хугацааны макро бизнесийн гол бодлого мэдэж байна. Энэ дээрээ бол биднээс ингээд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх тэнцвэржүүлсэн орлогын хувь хэмжээг бууруулъя гэдэг зорилго тавьж байгаа. 24 оны байдлаар 37% хүрч исэн. 25 оны байдлаар 34 лөө. Энийгээ ингээд үе шаттай жил болгон бууруулад 28 он гэхний 28.1 хэд ч юм уу ингээд буулгаад тавья гэж үзэж байгаа. Энэ цаана юу гэсэн үг вэ гэвэл эдийн засаг хилээ томорхон хэрээр татвар дагаад тэлдэг биш. Тодорхой түвшинд татврын хурааж байгаа, татвараар цуглуулж байгаа орлогоо түвшинд хувь хэмжээгээр бууруулад барья гэсэн санаа. Яг энэ 3 жилийн хугацаанд биднээсийн тооцоололоор нэг 4 орчим их найд төгрөгийн одоо татврын дарамт хувийн хвшил бизнес аж ахуйн нэгжүүдээс чөлөөлөгдөх тийм болцоо орон зай гарчиж байгаа. Яг энэ дээр одоо татврын хуулийн зохих өөрчлөлтүүд, нарийн чимэглэлүүд, тохируулгууд нь яваад хийх ёстой. Зүгээр яхаа нөгөө төрийн засгийн газрын бодлого дотоод гэсэн хариуцсан яамдууд маань бас чигүүрхтэй. Татврын одоо бодлого маань өөрөө сангийн яам дээр явж байдаг. Тэгээ сангийн яамаас хийсэн тооцоололоор түрүүн та дурдж байгаа 2.7 их найд. Тэр 2 их найд орчим бол иргэдээр татврын хөнгөлт байдлаар очино 700 тэрбум аж ахуйн нэгжүүд дээр очино гэсэн тооцоол танилцуулагдж байна. За манай яамны хувьд бол ерөнхий дунд хугацаанд татврын хөнгөлт дарамтыг бууруулсан бодлого явах ёстой. Та бүгд харж байвал дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлт маань дунджаар нэг 5-аас 6%-тай ингээд олон жил тууштай явах ёстой. Хит өндөр биш, хит бага биш. Энэ мэн өөрөө эдийн засаг томорч макро тэнцвэртэй байдлаа хангана гэсэн гол зорилттой. Одоо хувийн хвшлэх хөрөнгө оруулалт орж ирэхэд бизнесийн таатай орчин бий болох тийм өрийн дарамтан бага байх хэвээр. Санхүүгийн зах зээлийн тогтвортой байх хэвээр. Энэ агуулгаараа өгөөж нөгөө олон улсын зах зээл дээр манай бондуудын өгөөж бага хямд үнэтэй илүү өрсөлдөх чадвартай байх хэвээр. Зээлч зэрэл үе шатаар өсөд нэмэх хэвээр. Энэ дээр анхаарал явна. Зэрэгцээд татврын ачааллыг бууруулбал манай хувийн хвшил тодорхой салбарууд дээр боломж бий болж байна гэж харж байна. Яг энэ дээр таны хэлж байгаа тэр 60 тэрбум ч юм уу хэдэн тэрбум гэд тооцоол маань бас нарийн төвөгтэй тооцоололтой салбар манай мэрэгжлийн одоо хариуцсан яам байгууллага маань иргэд аж ахуйн нэгжүүдийн яг хувь хүний компани татвар төлөлтийн мэдээлэл тооцоонууд нь байж идэг. Биднээсийн хувьд бол тэрийг шууд авч болохгүй. Тэр нууцлалтай учраас тодорхой салбар сектор нийтлэг нөгөө нэгтгсэн дүнгээр бас гарч ирэх боломжтой. Энэ гол баримтлах зарчим маань юу гэвэл татврын тогтолцоо маань тэгш шудраг байх ёстой. Хоёр дахь нь бол хүмүүсийн бас нэг хэлэх ёстой зүйл бол татврын шатлалууд маань бизнесийн өөрийнхөө зарчмаар өсөж томрох яг эрүүл явж байгаа бизнесийн одоо тогтолцоог эвдэхгүй байх ёстой. Нөгөө санаатай бизнесээ хуваадаг, нөгөө татвараас зугтдаг тийм иргэнэлзэл боломж орон зайг байхгүй байдлаар тэр байдлаар татврын шатлалууд ангиллууд нь цаашдын бодлого болж гарчих ёстой гэдэг хэлэх ёстой. Окей. За дөрөвний асуусан. Казахстан өнгөрсөн жил Астанагийн хөрөнгийн бирж гэдэг би шинээр байгуулсан юм гэж ойлгосон. За эсвэл байсан ч гэж магадгүй. Тэгээд нэг юм том шинжилгээ хийсэн байна. Астанагийн хөрөнгийн бирж дээр компаниуд хувьцаа гарвал Казахстаны хуулиар биш. Нөгөө англи гэдэг үү? Commonwealth те. За тэр хуулиар нь одоо бүгдийг зохицуулна гэсэн чинь одоо дэлхийн олон орнуудаас Казахстаны бирж дээр одоо хувьцаа гаргах, одоо үнцас гаргах ийм ирмэлзэл маш их нэмэгдсэн юм байна. Өнгөрсөн жил жишээлбэл 250-60 үнэт цас гарсан гинэ. Яг үнийн дүн нь бол янз бүр юм билээ, том жижиг янз бүр. Ерхэд яг жижиг талтай. Тэгээд би энэ дээр нэг асуулт асуух гэдэг нь жишээлбэл тэр улсын хувьд бол ингээд эрх зүйн орчноо ингээд нэг олон улсын хэлээр болгочих чинь. Манад юм боломж байх уу? Одоо ингээд нөгөө гадаадын хөрөнгө оруулагч нар чинь Монголын хуулиас айгаад байгаа нэг бас асуудал байна шүү дээ. Докторгүй байдаг те өөрчилждэг. Тэгвэл ийм боломж байж болох уу? Монголын нөхцөлд. Яг уу
Энэ юу л да? Astana International Financial Center гэдэг энэ одоо олон улсын санхүүгийн төв байна. Тэгэхээр энэ төв маань Астанагийн одоо энэ Казахстан улсад бол өөрийн одоо яг энэ манайх шиг юм зохицуулагч байгууллага байна, төв банк нь байна. Бас өөрсдийнхээ бирж нь бас байгаа. Энэ Astana International Financial Center буюу энэ AIC болохоор одоо энэ тусгай гэсэн үг байхгүй юу? Тусгай төв. Санхүүгийн төв байгаа гэсэн. Тэгэхээр энэ одоо төв дээр бүртгэгдсэн компаниуд Commonwealth одоо систем буюу Английн хуулийг мөрддөг. За энэ компаниудын одоо ямар нэгэн диспьют одоо нөгөө хэрэг маргаан гарах юм бол Английн хуулиар шийднэ. Дээр нь англи одоо тийм гадны юм шүүгч нар шийддэг. Арбитр нь ч гэсэн яг энэ Английн арбитр яг одоо англичууд өөртөө суугаад яаж идэг. Одоо хэрэг маргааныг шийдвэрлэж идэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ маань өөрөө улс дотор дахиад нэг юм төв үүсгэсэн байна гэсэн. Тэгэхээр энэ маань тий энэ зон гэх одоо төв юм да, центр гэж болохоор. Тэгэхээр энэ бол компаниудын бодлохоор ямар асуудлыг дэвшүүлж байгаа гэхээр Казахстаны өөрийн засгийн газраас үл хамааран яг энэ гадны хөрөнгө оруулалт дэлхийн нийтийн нэг хэлээр ойлголцох чиний дөрөвний хэлдэг шиг ийм боломжийг олгож байгаа учраас хөрөнгө оруулагч нар энд хөрөнгө оруулж байгаа. Ягаад тэгэхээр ойлгодог хэлээр нь ирж байгаа гэдэг болохоор. Тэгэхээр энэ бол өөрөө яг Монголын хөрөнгөний биржид хэрэгжүүлэх юм тусдаа ойлголт гэсэн үг байгаа гэсэн. Яг Монгол болох гэж. Монголд хэрвээ хийхээр бол энэ бол дахиад санхүүгийн төв байгуулах асуудал ирнэ. Тусдаа хууль эрх зүйн орчныг гаргах хэрэгтэй болно. Бүх дүрм журм шинэ тусдаа байх болно. Дээр нь бид нэр үндсэн хуульд өөрчлөлт заавал оруулах хэрэгтэй болно. Ягаад гэвэл энэ хэрэг маргааныг бид нэр Английн хуулиар шийдгээс илүүтэй манай үндсэн хууль дээр байгаа шүү дээ. Иргэн бүр бид бүгдээрээ өөрсдийнхөө эрхийг бас хамгаалуулах хэрэгтэй. Тэ шүүхээр хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр бид нар шүүх тандах бүрэн эрхтэй гэсэн. Тэр шүүх маань бол Монголын шүүх байгаа шүү дээ. Тэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ дахиад тодорхой байдал үүсэх учраас одоо өөрөөр хэлбэл энэ одоо яг энэ санхүүгийн төвийг байгуулах гэх юм бол арай өөр дүр зургаар арай одоо өөрөөр ажиллах шаардлага, зайлшгүй шаардлага байна. Түрүүн ярьдаг татвартай холбогдуулаад одоо энэ сэдвийг чинь холбох юм бол тэр хөрөнгө оруулагч нар чинь нөгөө ойлгомжтой байх хэрэгтэй асуудал байхгүй. Тэгэхээр татварын орчин маш тодорхой байх хэрэгтэй. Хэд байх нь бол үл хамааран татвараа яаж авдаг, яг ямар татварыг яаж авах уу гэдэг нь өөрөө маш тодорхой байх хэрэгтэй байсан. Энэ дээр бол би сангийн амныхын таагаа бол нэлээд ойр ажилласан учраас би бас сангийн амны бас сангийн амныханд бас одоо талархсны илэрхийлэн зүйтэй хөрөнгөний зах зээл дээр. Сүүлийн 2 жил дараа л одоо яг төсвийн хуулийг дагалдуулж хөрөнгөний зах зээл дээр шаардлагатай бас дэмжлэг үзүүлэх татварын хөнгөлөлт чөлөөлтийг бас оруулсан байгаа. Тэгээ энэний нэг нь бол энэ capital gain. Гэхдээ одоо хүртэл маргаантай байдаг. Яагаад гадны хөрөнгө оруулагч монголчуудаас 2 дахин илүү татвар төлөх ёстой юм бэ? Хоёрдугаарт нь энэ яагаад одоо олон улсад байдаг одоо capital gain чинь яг нэг зөрүүгөөс төлөх ёстой шүү дээ нийтлээ тий. Тэгэхээр тэрнээс биш нийт орлогоос төлж байгаа юм бэ? Gross-оос төлж байгаа юм бэ гэдэг ийм тодорхой байдал байсан. Үүнийг нь болохоор манай татварын одоо албаныхан бол татварын нөгөө одоо энэ өөрөөр хэлбэл нөгөө компаниудад энэ гадны хөрөнгө оруулагч нарыг зурчлаад өгөхөр тэд нар чинь зөвлөгөө мэдээлэл өгдөг хүмүүсийн хувьд маш тодорхой байдал үүсгдэг гэсэн байхгүй. Тэгэхээр энийг бол шийдэж чадсан. За яг гадны хөрөнгө оруулагч хөрөнгөний зах зээл дээр үн цаас авсан бол яг нээтлэгдсэн дүнгээсээ 20% татвар өгнө. Үүнийгээ гэхдээ одоо 27 хоног дуслал 90% чөлөөсөн, 29 хоног дуслал 50% чөлөөсөн байгаа. Гэхдээ одоо татварын хувьд бол бас л дотоодын хөрөнгө оруулагчаас 2 дахин илүү татвар төлдөг. Гэтэл бид нар нөгөө дотоодын томоохон дэд үтсийн болоо босоодын томоохон одоо хөгжлийн төслүүдэд бас санхүүжүүлэх хүрээнд гадны хөрөнгө оруулагч татъя гэж яриад байгаа тийм. Тэгэхээр тэдний хувьд Монгол дотоодын хөрөнгө оруулагч 2 дахин их татвар төлөхөөр бас өрсөлдөх чадрын асуудал үүсэж байгаа гэсэн. Татвар маань өөрөө хөрөнгө оруулалтын одоо өгөөжийг одоо бууруулах юм эрсдэлтэй байдаг. Дээр нь санхүүжлийн зардлыг нэмэгдүүлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэ өгөөж бууруулна гэдэг чинь. Тэгэхээр санхүүжлийн зардлыг нэмэгдүүлэх энэ шинтгэл хураамж тэгээд татварын орчин байгаа. Гэхдээ ашигтай хөрөнгө оруулалтын татвар бол төдийлөн бас нэг юм одоо асуудал бас биш. Ягаад гэвэл эндээс ашиг олсон бол татвар төлөх нь угаасаа л зарчмын асуудал. Гэхдээ бид нар нөгөө хөгжүүлэх хүрээнд тодорхой бодлого хүрээнд энийг бол төр хугацаанд сая инфо захирлын хэлдэг шиг чөлөөлж хөнгөлөх ийм асуудал бол байх боломжтой гэсэн. Ер нь хөрөнгөний зах зээлийг би бол салбар гэж бас харахгүй байна. Ягаад гэвэл мэдээж манай засгийн газар бол тухайн салбарыг хөгжүүлэх хүрээнд тэр салбар тухайлсан бодлогын арга хэмжээнд авдаг. Хөрөнгөний зах зээл тухайн салбар гэж хэлэхээс илүүтэй энэ бол зах зээл. Өөрөөр хэлбэл банкны салбарыг дэмжиж гэж байгаа бол тэр банкны салбар чинь тэр хөрөнгөний зах зээл дотор оролцсон явж байна. Уул уурхайн салбарыг тодорхой хэмжээр дэмжиж гэж байгаа бол уул уурхайн салбар чинь бас энэ хөрөнгөний зах зээл дамжуулаад бас шаардлагатай санхүүжилтөд татж идэг. Эрчим хүч. Тэгээд дэд үтсийн салбар гэдэг
энийг хөгжүүлэх бол бас адилхан орж. Тэгэхээр хөрөнгөний зах зээл бол зөвхөн салбар биш. Бид нар энэ хөрөнгөний зах зээлийг хөгжүүлнэ гэдэг нь энэ салбарыг хөгжүүлээд байгаа биш. Энэ том зах зээлийг хөгжүүлж байгаа. Ард нь байгаа энэ бодит сектор, бусад секторууд. Тэгэхээр энэний үр өгөөж нь өөрөө бусад нийт одоо Монгол улсын нийт одоо энэ салбар болоод бодит секторууд бүгдд нь одоо хурц үйлчлэх хэвээр одоо хурц үйлчлэж чадна гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр энэтэй холбоотой бид нар татвараар дамжуулж тэгвэл яаж хөгжүүлэх юм бэ? Яаж нэмэгдүүлэх юм бэ? За түрүүн ярьсан мэдээж одоо гадны хөрөнгө оруулагч болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж ирснээрээ бол энэ зах зээл маань өөрөө ликвид буюу хөрөнгө чадвар сайжирна гэсэн. Тэгэхээр энэ хөрөнгө чадвар сайжрах чинь татвараар ямар асуудал үүсдэг вэ? Capital gain татварууд байгаа гэдэг. Тэгээ ашигын татварууд гэсэн. Аваад зарах хооронд татвар бодог тооцох хэрэгтэй болно. Эний чинь дэд үтсийг бас шийдэх асуудал үүснэ. А дээр нь бондын хувьд бол эн чинь ингээд буураад нөгөө хугацаа дуусах тусам чинь ингээд буцаа өндөө очиж яг наан зах зээл дээр савлж яадаг л да. Олон улсад ийл дээрээ дамжуулаад. Гэхдээ хугацаа ойртох тусам чинь өндөө буцаж очиж яадаг. Тэгэхээр тэрэнд яагаад бас заавал capital gain-ийг тооцоод авах шаардлагатай билээ гэдэг асуудал үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл coupon tax-ийн асуудал яригдана гэсэн. Тэгэхээр гэх мэтлэн тэгэхээр татвараар дамжуулж бас энэ зөвхөн одоо хөрөнгөний зах зээл зөвхөн хөрөнгө оруулагчийн өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаас илүүтэй нийт салбарынхаа бас хөгжлийг бас дамжуулж бас хөгжүүлэх боломжтой гэж хараад байгаа юм. За танд нэмэх зүйлээс нь яг энэ төлөвлөгөөний дараа хэлж байгаа дээр хэлэхэд эднес чинь хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчилж шинжилсэн найруулга явуулах гэж үзлээ. Нэмэлт өөрчлөлт явуулах гэж үзлээ. Энэ дээр олон юмыг сайжруулах болох ч гэсэн бас нэг асуудал нь татврын орчны асуудал байдаг. За Монгол улсын хувьд бол татврын орчин бус нийт улс орноотой харьцуулбал бас гайгүй. Эхний бас 20 орчим хуваараа өндөр биш. Тийг татврын дарамт бас тийм өндөр биш. Гол нь ойлгомжгүй байдал. Ялгаатай тайлбарлалт яаж авах юм бэ? Тий татвараас үүдэлтэй тийм хөрөнгө оруулагчийн маргаан маш их гардаг. Энэтэй бол хамгийн том төслүүд дээр ч гэсэн гарцсан явж байгаа. Оюут толгой, газрын тос хуваах төслүүд тэргээ. Тэгэхээр энэ асуудлыг цэгцлэх нь зайлшгүй шаардлагатай. Түрүүн тэгээ биднес хөрөнгө оруулалтын тухай хуулиас татврын холбоотой асуудлыг сайн тусгаж өгөхгүй байгаа шалтгаан бол татврын бодлого цогцоо байдлаараа явах хэрэгтэй гэдэг одоо сангийн яам дээр явж явах хэрэгтэй гэдэг тийм зарчмын ойлголт байгаа. Тэгэхээр татврын хуулийг энэ тэндээс нэг сэглээд өөрчлөлтөө гэвэл бас нийт агуулгаар юм гоё юм шиг мөртлөө. Одоо манай Монгол улсын цалингийн тогтолцоо тийм болцсон байгаа шүү дээ. 30 хэдэн хуулиар энэ тийм цалин ийм нэмэгдэлтэй байна, ийм байна гэдэг нийтлэг тийм баланс нь алдагдсан. Энэ шиг татврыг бас ингээд салбар их ашигаар өөрчлөлт яваад байвал бас хэцүү. Тэгэхээр нэгдсэн байдлаар явъя гэж одоо сүүл засагтаар нэг шийдвэр гарсан байна. Хөрөнгө оруулалтын хуулиа дагаад бас татврын одоо хуулийг зэрэг явуулъя гэдэг юм бас чиглэл өгсөн байна. Энэ дээр бас одоо биднес өмнө хийж чадаагүй бас тодорхой хэмжээнд ухарсан өөрчлөлтүүдийг багцлаа сайжруулад дахиж ингэж явуулах нь боломж байгаа гэж харж байна. Тэгээ хөрөнгө оруулалтын орчин маань өөрөө зөвхөн татвар биш. Биднес татвар одоо өнөөдөр голлон харж яриад байна шүү дээ. Шүүх засаглал. Тийм. Хууль эрх зүйн орчин. За тэгээ нэг ялгамжтай байдал. Гадаад дотоод хөрөнгө оруулагч ялгаатай ханддаг. Тэр үндсэн суурь асуудал бас нэлээх байгаа. Энийг шийдвэрлэх ёстой гэдэг агуулга дээр бас анхаарах хэрэгтэй. За мэдээж нөгөө олон чухал олон жоохтой хэд хэдэн чухал хүчин зүйл байна л гэж хараад байна л да. Саяны татвараас гадна таны бас нийлдэг, за бусад зочд нийлдэг. Тэгэхээр бид одоо жишээ нь бүгдээ нэг ийм бяцхан одоо кейс ажиллаж үзэх юм тий. За хүний саяны ингээд 60 тэрбум дотор баггүй болчлоо. За гадаад дотоод за гаднаас ингээд хөрөнгө оруулагчид манай улсын зах зээл дээр байгаа үнцаас хөрөнгө оруулаад за тэр үнцаас нь цаашаа магадгүй эрчим хүчний салбар руу станц руу орж болох нь байна. Зам руу орж болох нь байна. Хоол хүнс рүү орж болох нь байна. Хувцас үйлдвэрлэл одоо юу гэдэг юм те хөнгө үйлдвэр хүнд үйлдвэр рүү ч орж болох нь байна. Булуурхаар руу ч орж болох нь байна. Хаашаач орж болох нь шүү дээ. Ер нь тэр мөнгө бол хөрөнгөний биржээс үл дамжаал байгаа болохоос биш. За тэгээд тэр ингээд тэр одоо хөрөнгө оруулалтын дээр ингээд татвар 0 гэж бодъё те. Одоо чинь Хонконг бол ингээд бүх татвар 0 байна л. Одоо тэр хүүний татварууд 0 байна, ногдлын татвар 0 байна, ханшийн зөв 0 байна. За Сингапур бол нэг жоохон ялгамжтай байна. За Казахстан 40 жил нойлдсон явж байна гэх. Тэгэхээр энэ улс орнууд чинь энэ одоо юг татварын энэ чөлөөлөлтүүдийг хийгээд тэгээд үр дүнтэй хэрэгтэй гэж бодсон учраас л хийсэн байж таарна шүү дээ. Энэ олон улс орнууд. За бид нар ингэ хийчлээ гэж бодъё. За тэгээд энэ дээр нэмээд энэ төрийн хөвчл гэдэг нэг асуудал яригадаад байгаа тийм. Одоо жишээ нь таас түрүү хэллээ дотоодын төдөөний 30% төсөв 30%-тэй тэнцэх хэмжээний зардал төрийн өмчт компаниудаар байгаад байна. Тэгэхээр жишээлбэл араас нь тийм үү
яг энэ бодлого уялдуулаад араас нь залгуулад за Эрдэнэтийг жишээлбэл хөвчлөе. За Эрдэнэс тавталгааг хөвчлөе яач гэх юм те. Мэдээж тэр олон компанид ашиггүй компанид зөндөө юм бэл. Тэрээс нь шалгаад ингэ шүүгээд. За ингээд бид нар дотоодынхаа бирж дээр ингээд зах зээл дээр гаргалаа гэхэд гадаадын хөрөнгө оруулагч нар одоо сонирхоод орж ирэх ийм магадлал боломж ер нь яг хэр зэрэг байна гэж та бүгдийн хувьд харж байна. Одоо бид нар ийм өөрчлөлт хийчлээ гэж бодъё. Үр дүн нь араас нь ийм бүтээгдэхүүн гаргаад ирлээ гэж бодъё. Тэ гадныхны одоо сонирхож байгаа гол бүтээгдэхүүн чинь Монголд бол улуурхан том төсөлдлөх шиг байна те. Ингээ гараад ирлээ гэж бодъё. За тэгэхэд яг үнэхээр гадныхаа ингээд орж ирээд наашаага ингээд чиглэх үү, зүглэх үү гэдэг дээр та бүгд өөрийн бас дүгнэлтүүдийг хэлж байна. Яг уу наашаа хөрөнгө оруулалт орж ирэндээ ч одоо хүчнээс нөлөөд те. Хүний орчин байлуудын ааш улс төр, хууль эрхцэн орчин шүүх засаглал гэдэг спортууд аймаг хэллээ. Тэгэхээр нөгөө манайх чи бидний хин чадах юм хин чадахгүй юм гэж байгаа даа шүү дээ. Энэ том эрсдлийн хамгийн том инсентив нь татвар байхгүй. Ер нь бол чи энэ эрсдлээ өөрчлөлтөд би чамаа татвараар хөнгөлөөд гэж байгаа байхгүй. Манайх нөгөө маш их судалгаа хийж байгаа л дайрах гад байдаг. Миний хувийн ч гэдэм үү ингээ бодлоход бид нар бос хийж байгаа юм чи ер нь хийгээд үзэх хэрэгтэй. Бид нар алдах юм байхгүй. Яагаад тэгэхээр түрүү хэлдэг би 2025 оны 60 тэрбум төгрөгөд бид нар бет хийж байгаа байхгүй. 60 тэрбум төгрөг. Тэгээс би дөрөв их найдаар бид нар бет хийгээд энэ өөрчлөлт шинжилт реформыг авчирыг гээгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр би зоригтой хөдөлгөх хэрэгтэй гэж бодож байна. Capital gain нэг одоо би бас хэлэхэд одоо бас энийг хэлж чаддаг байлээ. Энэ жоо урт хугацаанд байвал зүгээр юм шүү дээ. Яагаад тэгэхээр энэ хөрөнгө оруулагч маань за өнөөдөр яг нэг ингээ нэг хувийн татвар 90 хөнгөлөцсөн байгаа. Би 5 жил дээр 10 жил дээр хаад энэ чинь 10 болцсон бол яах юм? 20 болчихвол яах юм? Тэгвэл болиод гэх байхгүй. Тэгэхээр энэ бол урт хугацаанд байх хэрэгтэй. Бид нар энэ татварын хувийн орлогын татварын хувьд энэ хэмцээний бодлосны орлого байсан ш 2003 оноос эхнээс байж лээсэн хуулихгүй. Гол нь энийг тайлбардаг хүн байгаагүй, авдаг систем байгаагүй, дэд бүтсэн байгаагүй. Тэгээ бид нар энийг жоох албашуулж ирсэн. Тэгэхээр тэр аюу сайн зүйл болсон байхгүй. Энийг харьцангуй бол урт тавих хэрэгтэй гэж хараад байгаа. Тэгэхээр энэ дээр бас нэг жоохон бодсон. Дөрөв мас хэлсэн татварын дэгш байдал, шудраг байдал, дээлт тод байдаг. Одоо бид нар нийт хаалттай зах зээл дээр 5-10% гэсэн. Гэтэл ингээ хаалттай зах зээл нь өөрийн респондыг хөвгөө орлогоо нөтөр гэж шүү. Нээлттэй хаалттай. Тэгэхээр энэ чинь бас шудраг байж чадчих юм уу, тэгш байж чадчих юм уу? Яг нээлттэй хаалттай яг мэрэгжлийн хөрөнгө оруулалт хийж байгаа ялгаатай байгаа. Гэхдээ ингээд хаалттай зах зээл нь 6 их найд буюу сүүлийн 4 жилийн хугацаанд нэг бий болсон. Монголын хөрөнгөний бирж бол бусад үн цаасны биржүүдээр 1990 оноос хойш харьцуулсан бүх бондыг 4 дахин дуулах хэмжээний амжилтыг 4 жилийн хугацаанд хугацаанд үзүүлсэн байна. Нэмээд хэлэхэд манай топц байж байгаа нэгжүүд эргээд манай банкуудын актив маань 90 орчим их найд байна шүү дээ. Эний чинь бараг 70-80 орчим барилжийн банкны зээл байгаа. За энэ зээлийн тодорхой хэсэг буюу 20-30 их найд төгрөгийн энэ зээлийн санхүүжилт хөрөнгөний зохицол руугаа ороод зөрүүлээд одоо нэг байлгийн санж гэдэг юм гадаад хөрөнгө оруулж гэдэг юм. Энэ гэдэг нь уулз цэгийг хэдүүл ингээд нэг өргөж тавих гэдэг байхгүй. Ингээд уулзаараа та гоо ингээд зохицоороо ер нь бид нар сайхан зохицуултаа хийсэн шүү. Тэгээд хэдэн жилийн дараа уулзъя. Тэгээд тэр нь хамгийн багтаа 5 жил байх хэрэгтэй гэж байна. За, төлөвлөгөөнд гараад төрөмчт компаниуд маань ингээд гараад сайнуудаас нь гараад ирлээ. Татвар нь ойлголцлоо. Энэ маань ер нь гадаад зах зээл дээр хэр зэрэг мессеж болж байгаа юм. За мэдээж энэ чинь IPO хийх асуудал гэдэг чинь өөрөө татвараасаа бас жоохон арай том өргөн өрөөнд яригдах асуудал байна гэсэн. За мэдээж одоо Эрдэнэт ч юм уу те одоо энэ томоохон үйлдвэрийн байгууллагууд одоо IPO хийх нь за мэдээж татварын хөнгөлөлт байвал маш таатай. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчийн өгөөж тэр хэмжээр нэмэгдэж байгаа гэсэн үг нэ. Тийм. Тэр агуулгаар бол зүйтэй байгаа. Гэхдээ мэдээж тухайн компани өөрийнх нь бас эрсдэл тухайн компани өөрийнх нь бас ашигт ажиллагаа ирээдүйд оруулах хөрөнгө оруулагчид өгөх өгөөжийн асуудал байна. За мэдээж компани ногдол ашиг тараалтын асуудал гэл маш олон өгөөжүүд тухайн хөрөнгө оруулагч зайлшгүй шаардлагатай учраас орж байгаа. Тэгэхээр би энэ дээр зүгээр нэг юм хэлэхэд мэдээж Эрдэнэт ч юм уу те Эрдэнэс тавталгаа ч юм уу том одоо байгууллагууд өөрөө бараг 10 хэдэн их найдаар үнэлэгдэхээр шахуу байгаа шүү дээ. Одоо зүгээр компанийнхаа дүрмээр л тооцоход одоо Эрдэнэс тавталгаа жишээлбэл тэгэхээр энэ том одоо компаниуд ингээд хөрөнгөний зах зээлээр гарч ирээ. Тэр хэмжээний томоохон хэмжээний за магадгүй 20%, 10% асуудалтай нэг их 2 их найдыг нэг дор татан төлөвлөх асуудал яригдах юм бол чи мэдээж
дотоодын захаас татгаад бас нэлээд одоо хүндрэл учрна. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагч зааш орж ирэх хэрэгтэй. Тэгвэл би бас хэд хэдийн хэлмээр байгаа. Юу вэ гэхээр бид нар өнөөдөр одоо нэг замарцсан дээд 180 200 тэрбум төгрөгийг нэг дор татдаг өдрөөс чадсан. IPO дээр ч тэр, бонд дээр ч тэр одоо тэр бол татаж чадаад байна. Энэ маань бас өөрөө бас таагаар юу гэлээд юм гэхээр манай дотоодын нөөц болцоо бас хэр томорсон бэ гэдгийг харж байна. Бид нар өнөөдөр яг хуу гадаадын хөрөнгө оруулагчийн тоо маш бага байна гэж ярьж байгаа. Гэхдээ Монгол улсын өргөн цагт гарч байгаа бүтээгдэхүүн дотоодын одоо хуулийн этгээд иргэдэд хангалттай хүрээд байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл маш их сонирхол нь нэмэгдсэн байна гэсэн үг. Банкуд маш их оролцож байна. Даатгалын компаниуд бол босоод одоо мэрэгжлийн хөрөнгө оруулагчид дээр нь сангууд үүсэж сан иргэд маань өөртөө бас хөрөнгө оруулалтын сангаар дамжуулаад бас хөрөнгөний зах зээлд оролцож байна. Өөртөө шууд оролцож байна. Өөрөөр хэлбэл дотоодын хөрөнгө өнөөдөр маш хурдтай эргэлж чадж байгаа. Бид нар маш олон бүтээгдэхүүн гарч. Одоо 5 жилийн өмнө бид нар засгийн газрын үнэт цаас бүртэл байгаагүй. Компани бонд маш бага байсан. OTC бүр байгаач хөө. Бирж дээр маш цөөн гарч ирсэн. За эдэн компаниуд хөвцөөл байсан. Бас арилжаа нь бас төдийлөн бас өндөр биш тий 60 70 тэрбум хүртэл өвжсэн шүү дээ. Тэгэхээр өнөөдөр их 80 даваад гарцсан явж байгаа арилжаа. За салбарын одоо тоон хүртэл өсөд байгаа гэсэн. Тэгэхэд өнөөдөр бид нар ховцааж биш компани бонд маш идэвхтэй байна. Хөрөнгөөр оруулах үнцаас маш идэвхтэй байна. Хөрөнгө оруулалтын сангийн нэг жирхүүд маш идэвхтэй байна. Засгийн газрын үнцаас бас гарлаа. Дээр нь нийслэлийн үнцаас municipal bond гэдэг те маш олон өргөн хүрээний бүтээгдэхүүн гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүд бас орон зай тухай хараад те хэлэхэд байсан уу гэвэл одоогийн хүмүүс харж байгаа шиг хэлэх юм бол байгаагүй шүү дээ. Гэхдээ боломж байсан уу байсан. Энэ боломж бас болж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ зах зээлээр байгаа энэ олон бүтээгдэхүүн эргэлтэхэд дотоодын зах бол хангалттай coverage чадж байна. Одоо том компаниуд нь одоо дараагийн шатны гарч ирэхэд бид гадны хөрөнгө оруулагчийг урьж авчрах бүх нөөц болцоо бүгдийг шахаж гаргаж байгаа гэсэн. Энэ ч утгаараа бидний зүгээс бол яг үнцаасны зах зээл, хөрөнгөний зах зээлийнхаа хууль эрх зүйн орчны суурийг бол маш сайн яг юунд нийцүүлж өгч байгаа. За дэд үтсийн хөгжлүүдийг бас маш сайн харж өгч байгаа. Одоо босод одоо төрийн бодлогоор одоо ялангуяа олон улсын гаргаж дэвшүүлж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл түрүү хэлээд шүү дээ. Бид нар энэ хөнгөлт жилэл 60 70 тэрбумын асуудал яригдж байна. Жоохон штэй гэж байгаа. Гэхдээ энэс гарч байгаа мессеж нь айгүй том. Олон улсын хөрөнгө оруулагч нар Монгол улсын засгийн газар дотоодын хөрөнгөний зах зээлийг дэмжих гэж байгаа юм байна. Дэмжих хүрээнд маш том алхмууд хийж байгаа юм байна гэдэг мессеж нь өөрөө илүү далаастай, илүү хүнд хүрэх байх. Тэрүүгээрээ бас илүү одоо даваа тал ашигтай байдлыг бол Монгол улсад авчрах байх гэж харж байна л да. За бүтгэрээс илүү тодруулаад бас асууж гэж бодлоо бодлого талаас нь. За дотор тэгэлжлээ төрийн машин компаниуд ингээд IPO хийх шийдвэрүүдээ ингээд гаргаад явлаа гэж бодъё гэжтэй. Тэгэхээр юун дээр ер нь төрийн машин компаниуд яг одоо IPO хийгээд ингээд хөвшлөгдөх болов гэдэг нэг юм бас асуулт байна л да. Танаа яамны зүгээс яг бодлого талаас нь бол яаж тодорхойлж байгаа юм бол те. Мэдээж хэрэгжүүлэлт нь бол өөр газар байж таарна. Тэр бодлого нь ямар байгаа юм? Яг хоёр янзаар хариулмаар байна. За чин түрүүн хэдүүлэн кейс дээр ажиллая гэсэн шүү дээ. Яг сая ерөн донд өөрчлөлт санагдаад. Кейс дээр ажиллаж бас нэг өөр. Зүгээр юм бодлого ярил бас нэг өөр. Бодлого ярих юм бол одоо биднээс энэ хөрөнгийн бирж гэдэг энэ байгууллагын хөгжил чухал биш. Энэ байгууллагын гүйцэтгэдэг үүрэг хоёр талынх нь зуршлаад байгаа хөрөнгө оруулагч тал тэр хөрөнгө босгож хөрөнгө оруулалтаа хийгээд бүтээн байгуулалт хийгээд байгаа үйл ажиллагаа явуулаад байгаа хоёр тал маань өөрөө ямар ашиг сонирхолтой байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Дотоодод Монгол улсын хувьд таачсан төрөв хэлж байна. Ер нь бол өнгөрсөн хугацаанд 50 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирээд орох гарах урсгалаа тооцоож үзэхээр 35 орчим тэрбум доллар одоо гадны шууд хөрөнгө оруулалт Монголд орсон байна. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын ихэнх хувь нь бол уул уурхайн салбарт. Уул уурхайн төслүүд бол тогтцсон стандарттай эрсдэлтэй. Экспорт хийгээд худалдаж авах зах зээл тодорхой. Тээвэрлэлтийн асуудал маш харьцангуй тодорхой болчиход байгаа. Тэгээ бусад салбар дээр биднээс хөрөнгө оруулалт татах асуудал дээр эдийн засгийн төрөлжүүлэх гэж ярьдаг юм. Тэгэхээр энэ дээрээ юу хийх ёстой юм бэ гэвэл биднээс зах зээлээ томруулах ёстой. Монголын одоо дотоод үйлдвэрлэл худалдаа энэ зах зээлээ томруулах шаардлага. Аялал жуулчлал гэдэг нь үйлчлэгээний салбарын экспорт гэж ярьдаг тийм хүмүүс нь өөртөө ирээд дотоодос худалдаа авалт хийдэг, үйлчлэгээний мөнгө төлдөг. Энэ бас нэг боломж байна. Одоо томруулах боломжтой. Хөдөө аж ахуйн салбар, газар тариалан, мал аж ахуй бол бас дотоодын хэрэглэгчийн тоонч цөөхөн бас үр ашигын хувьд ч бас хязгаарлагддаг. Энийг бол дараагийн шатнд гаргах шаардлагатай. Ингээнд бол дотоод та бүгд мэдж малчтад дэмжлэг үзүүлээд юмыг худалдаж аваад
нийлүүлээд ингээд явах нь бол хязгаарлагдана. Ихтлээгээд Улаанбаатар дээр ирээд хэдэн хүн тэр одоо бараг тэгтээ ингээд арс ширэн хувцас өмсөлт хүмж цөөрсөн байна. Махны хэрэглээж бас яг тодорхой түвшнээс багасж ийн ногооч их хэрэгэлдэг болж ингээд дотоодын зах зээл бол хязгаарлагдана. Энийг яаж дэлгэх үү гэдэг дээр одоо жишээ нь Еврази эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөө судалтай төр хэлэлцээрээр 180 сая хүнтэй хүүтэн тийм зах зээл рүү татрын экспортын татрыг тэглэх тийм хэлцээр хийчлээ. Энэ мэн хэрэгжээд явах юм бол энэ дээр хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж гарч ирж байна. Тэр энэ дээр төслүүд явах хэрэгтэй. Тэр төслүүд маань хөрөнгөний захаар явбал тэгэл яг одоо бидний хүсэж байгаа үр дүнд хүрэх гэдэг шүү. Бодлогын хувьд одоо нэг жишээ татлаа шүү дээ. Хоёр дахь нь одоо жишээ уул уурхад бол биднес экспорт нь гаргаж байгаа бүтээгдэхүүн бараг 93% нэр нь боловсруулалтын анхан шатны түүхий байдлаар гарч байгаа. Энийг биднес дотоодоо боловсруулдаг болоё гэдэг нэг аж үйлдвэрийн томоохон төслүүдийг яваад байгаа шүү дээ. Дис боловсруулах, гангийн үйлдвэр, коксхийн, нүүсхийн, алтны үйлдвэр гэдэг. Энэ үйлдвэрүүд маань өөрсдөө дотооддоо нэмэн өртөх шингэн ажлын байр бий болгоно. Түрүүн ярьж одоо манай санхүүгийн зах зээл дээр байгаа мөнгөн хөрөнгөч бас эргэлт удаантай жилд 2.1 хэдэн хувь дахин эргэлтдэг. Дотооддоо мөнгө шингэлэх багтаа. Энийг шингээх орон зайг бий болгож байгаа тэр төслүүд байна. За энэ төслүүд бол төр өөрсдөө хий гэж байгаа юм биш. Хөрөнгө оруулалт татъя, хөрөнгө оруулагч хамтарч ажиллана гэж. Энэ бол жишээ нь дахиад нөгөө саний яг төрийн өмчт компаниудыг өөрсдийнх нь яг үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд маань хоёр янзаар хэлгээд байна. За нэгдүгээр энэ бол их хурлын нэг бүрэн эрхийн асуудал. За хөрөнгө хөгжлийн асуудал. За хоёрдугаарт нь бол бас засгийн газраас бодлого гаргаад одоо ингээд нэгтгэл байдлаар стратеги удирдлага хийгээд явж гин гэдэг ч юм уу юмнууд хийж байна л та. Тэгвэл нэг кейс ажиллана гэдэг дээрээ юу вэ гэх юм бол хатуу ширүүнээр зах зээлийн зарчмыг шилжүүлэх хэрэгтэй. Алдагдaltaй тийм аж ахуйн хөгжил байдаг шүү дээ. Алдагдал гэдэг чинь тийм нэг хармаас нөгөө харманд аачил тавиад байгаа болохоос бүх ард түмнэрээ л үрч байгаа юм баггүй. Тэгэхээр алдагдaltaй юмнуудыг үнэхээр шаардлагагүй бол нөгөө татан буулгаад тэр төрийн өмчийн компани хийдэг байсан ажил үйлчлэгийг иргэд авахгүй, аж ахуйнаас авахгүй бодит байдал нь тэр ашигтай хэдийн бол яг иргэд рүүгээ нэг хөрөнгөний биржээр оруулдаг ч юм уу тийм байдлаар бас хатуу шийдвэр гаргах боломжтой гэж харж байна. Окей. Зайлуулаа. За 5 минут үлдсэн байна бүгдд нь. Тэгэхээр хамгийн сүүлийн асуултыг бас тавья. Товчхон хариулахыг хүсье. За юу вэ гэхээр ер нь одоо өнөөдөр яг хэдүүлэн татвар гэдэг сэдвээр ингээд яг нэг сэдвийг бариад аваад тойроод ярьлаа. Гэтэл энэ маань өөрөө хөрөнгөний захын хөгжилгээ ярих юм бол энэ дотор олон асуудал байна те. Тэгэхээр яг өнөөгийн нөхцөл байдал миний ойлгож байгаагаар энэ хөрөнгөний захын хөгжлийг яг төр талаас хариуцж байгаа бодлого гаргаж байгаа стратеги боловсруулаад төлөвөө гаргаад ингэж явах газар нь бол яг хэрэгжүүлэх газар нь бол миний ойлгожоор сангийн ам гэж ойлгоод байгаа юм. За тэгээд сангийн амны хувьд бол өнгөрсөн хугацаанд энэ хөрөнгөний захын хөгжлийг ингээд харахаар ямар хөө төвшөнд одоо ажилласан бэ гэдэг нь бас харагдаад байна гэж тодорхой байна гэж бол миний хувьд бол хараад. Тэгэхээр ер нь энэ яг бид одоо энэ хөрөнгөний зах бидэнд хэрэгтэй. Энийг одоо хөгжүүлье гэвэл яг энэ хэрэгжүүлдэг одоо газар нь тийм. За бодлого гаргана, стратеги гаргана, төлөвлөгөө гаргана. Тэгээ хэрэгжүүлнэ гэдэг энэ чинь бас хоёр тусдаа функц байх шиг байна л да. Тэгэхээр энийг нь хаана зангидж нэгтгэгдэж байж вэж бид энэ асуудлыг томоор нь шийдэх юм бэ гэдэг дээр өөрөөсөө бас та бүд байр суурийг хэлээч. Их хатас. Үндэс наржигчдийн холбооноос өнгөрсөн 10-11 сард яг энэ талын одоо хэсгийг одоо coverage гэх юм судалгаа хийсэн байгаа санхүүгийн эдийн засгийн дэслэлтэй хамтраад тэр яг биднэрт яг дунд болон урт хугацааны стратегийн баримтчиг биднэрт бас хэрэгтэй юм байна. Тэгээ манай Монгол улсын зөндөл баримтчигтэй шүү дээ. Маш олон баримтчиг төлөвлөсөн. Тэндээс ер нь яг одоо бас дахиад явъя дээ бид нар хаашаа ухарч болохгүй шүү. Дахиад бид баримтчигээ аваад явах хэрэгтэй юм билээ. Тэгэхээр сангийн яам маань яг зөндөө ажилтай. Би бас тэрийг ойлгож байгаа нөө төсвийн орлого бүрдүүл зарцуулдаг маш олон. Тэгэхээр магадгүй тэр хэсгээр илүү хүч хаяхтай үнийн нөөцийн техникийн ч гэдэм үү санхүүгийн бас хүч тэгэхээр боломжгүй бол тэрийг нь одоо батхуу дараагийн эдийн засгийн хөгжлийн амжилт эсвэл тусдаа гэж гаргаж ирээд ингээд яг бодлогын бичгээр бол мөр байхгүй. Одоо бид нар ингээд манай хөрөнгөний зах зээл маань дотоодын нийт бүтээгдэхүүний 15% эзэмшээд хүртэлдэг. Гэвч чинь нөгөө арилжааны банкуд хэлэх юм байгаа байхгүй. Нөгөө 5 арилжааны банк маань явснараа эн чинь ийм болж байгаа байхгүй. Түүнээс тэрийг аваад бид бас л яг байранд ирээд байгаа юм байна. Гэтэ энэ бол амжилттай зөв би нөгөө жоохон пойнтлуулж хийж байгаа санаа. Тэгэхээр үүдийн хөрөнгөний зах зээл маань дотоодын нийт бүтээгдэхүүний 40-50% гэсэн том зорилгоо тавиад тэхийн тулд ямар
аргалмууд их нэг одоо төрийн бол орон нутгийн компаниудаа гаргая биелүүл талаас тий эрэл талаас энэ асуудлыг дотор болон дотор бас аргаар шийдий төрөний подог гизэлээр батлаацсан монд хөргийн засалаар гаргая тий ингээд ер нь бүхэл асуудлыг нэг дор шийдэл хариулт яг хариуцсан нэг 10 гаргаад өгч л гэж. За окей. За төлөвлөгөөнд орно. Гэхдээ одоогийн хууль тогтоомжоор бас санхүүгийн асуудал эрхс төрийн захиргааны байгууллага өөрөө үнцаасны зах зээлийн одоо нэг хөгжлийг бодлогыг босруулалт тодорхойлоод түүнийгээ одоо байгууллагад батлуулах юм одоо эрхтэй байгууллага сангийн ам гэсэн үг шүү дээ. За тэрнийг хийхдээ бол төрийн захиргааны холбогдох төрийн захиргааны байгууллагатай манай эдийн засгийн хөгжлийн яам зөвхөн зохицуулахад хамтарч ажиллах боломжтой байгаа. За манай байгууллагын хувьд бол бид үнцаасны одоо зах зээлийн хөрөнгөний зах зээлийн хөгжлийг шаардлагатай одоо саналыг боловсруулах юм эрхтэй байгууллага. За энэ ч хүрээндээ бол бид сая олон улсын валютын олон улсын санхүүгийн корпорацтай ер нь дунд хугацааны хөрөнгөний зах зээлийн хөгжлийг тодорхойлох стратегийн баримт бичиг боловсруулах. За түүнийг хэрэгжүүлэх одоо замын зураг боловсруулах юм одоо санамж бичиг бол байгуулсан. За энэ хүрээнд бол бодохгүй бас энэ ажил эхлэх юм. За энэ бол өөрөө дэлхийн банкны бас одоо capital markets preconditions framework гэдэг одоо яг энэ үнэлгээ асаас хийдэг тэр аргачлалын дагуу гаргана. За тэрнийхээ дагуу мэдээж бусад одоо мэргэжлийн оролцогч байгууллагатай уулзсан зүйлийг аваад Монгол улсад тохирсон 5 жилийн 3-5 жил дунд хугацааны төлөв стратеги бодлого гаргах юм. Тийм зорилготой бид ажиллаж байгаа гэсэн. За үүнийг хэрэгжүүлэх бас замын зураг хамтд нь боловсруулж гаргана. За үүнийг бол бид нар мэдээж сангийн яам болон одоо эдийн засгийн хөгжлийн яамд боломжлоо цаад одоо яг батлуулах арга хэмжээнд дэр хилцээд явна гэсэн үг. Тэгэхээр энэ хүрээнд бол ороо бол ямар ч ажлуудаа тодорхой хэмжээний одоо бид нар нэг тодорхой төвшөнд хүрсэн. Одоо цаашаа өшөө яаж энэ одоо өргөсөн байгаа хөгжлийг баттгах уу? Өшөө энэ хөгжлийг цааш нь одоо хадгалж явах уу гэдэг хүрээнд бид нар юм стратеги боловсруулаад явж байгаа гэсэн. За түүнээс одоо мэдээж яг хууль дээр заагдсан бүрэн эрх бол сангийн яамд байгаа. Өөрөөр хэлбэл засгийн газар талдаа мэдээж энэ одоо хэрэгжүүлэх одоо зах зээлийн юм бодлогыг бас гаргаад түүнийгээ бас одоо бодлогын түвшинд боловсруулад хэрэгжүүлэх явах хэрэгтэй байна. Бид нар бол хууль хэрэгжүүлдэг байгууллага. Тэгээ хуулиар өгсөн үргэлж хэрэгжлээ. За эдийн засгийн хөгжлийн яамд. За манай яамны хувьд ч бас нөгөө салбарын асуудлуудын уялдаа бодлогыг нэн тэргүүний бодлогын чиглэлийг гаргах салбарын хооронд уялдаа зохицуулах бас хуулийн үүрэгтэй. Тэр утгаараа бас одоо санхүүгийн зохицуулахаараа сангийн яам бусад одоо хувийн хөгжлийн байгууллагуудтай хамтраад яг энэ тодорхой нэг салбарын асуудлыг шийдэх талаар ажиллаж явахад нээлттэй. Заавал одоо нэг тэр байгууллага хариуцсан гэдэг агуулгаараа биш. Магадгүй сая инхүү захирлын хэлж байгаа шиг яг энэ салбар дээр төвлөрсөн тийм ажлын хэсэг ч юм уу тийм байдлаар ажиллахад бол бүрэн боломжтой гэж харж байна. Өнгөрсөн хугацаанд бол бас хөрөнгөний бирж байна, нэлээд хөгжсөн байна. Бас тодорхой техник одоо технологийн шийдлүүд нь бас гарцсан. Одоо зохицуулалтын хууль эрх зүйн хувьд бас нэлээд сайжруулсан байна. Мэдээж хөрөнгөний бирж, хөрөнгөний зах зээл гэдэг нь олон улсын хилээр ярих хэрэгтэй. Тэр агуулгаар бол олон улсын түвшинд орж хөгжих хэрэгтэй. Гол нь тэр бодит эдийн засгийг хөрөнгө оруулалтын их үүсвэртэй холбох, энтэй холбоотой хөрөнгө оруулалтын урсгал дээр бодлого нь ямар байх вэ? Яаж шийдэх вэ гэдэг бас дараагийн шатны нэг шат ахиулсан бүгдээр хамтарч ажиллах зүйтэй хаа гэж бодож байна. За баярлалаа. За тэгээд зочдтой хүрэлцээрж цаг заваа гаргаж бүгдээрээ нэг цаг ингээ ярилцсан баярлалаа. За зөвхөстэй нэвтрүүлэг маань энд хүрч байна. За тэгээд энэ хөрөнгөний захын хөгжил бол Монгол улсын хувьд асар чухлаа гэдгийг бол энэ салбарын төдийгүй одоо олон улсын компаниуд за мөн хамгийн гол нь сүүлийн үед эндээс энэ хөрөнгөний зах зээл дээр оролцоод үр ашиг нь хүртэж байгаа олон бас мянган хэдэн зуун мянган иргэд маань ч гэсэн бас хөрөнгөний зах зээл хөгжих нь чухал юм байна гэдгийг бол аль хэзээний ангид ойлгоцсон байгаа гэдэгт бол би бол эргэлзэхгүй байна. Хамгийн гол нь яг энэ дээр одоо нэгдсэн гараар зангидж бодлого, стратеги, төлөвлөгөө, бодлогоо гаргаад түүнийг одоо тууштай хэрэгжүүлдэг ийм институцийн орчныг одоо бий болгож өгөөч гэж одоо засгийн газрын тэргүүн болон сангийн сайтаасаа бол үнэхээр хүсэж байна. Яа тэгэхээр энэ хөрөнгөний захын хөгжлийн асуудал бол зөвхөн татварын асуудал биш. Энэ дээр одоо дэд бүтцийн хөгжлийн асуудал яригдана. За тэгээд эрх зүйн орчин доктортой байдлын асуудал бас яригдана. Гэх мэтлээ олон асуудал яригдаад байгаа учраас энэ дээр онцгой анхаарал хандуулж өгөөч гэж хүсэж байна.